За баярлалаа. Энэ Оросын улманы улсад тавигдах элчин сайд маш чухал да. Ялангуяа энэ хоёр хөрштэй харьцах харьцаанд бол энэ үнэхээр одоо чухал одоо элчин сайд гэж үзэж байгаа. Дэлгэрмаа гишүүнийг Дэлгэрмаа одоо элчин сайдыг нэр дэвшигчийг бол дэмжиж байгаамаа. Гэхдээ энэ хид хідэн зүйлүүд байна. Нэгдүгээр сая одоо бол гишүүнч асуулаа. Ер нь бол энэ хоёр хөрштэйгээ харьцаж байгаа харьцаанд энэ одоо олон удаагийн айлчлалыг хэрэгжүүлээд ингэ явуулсан элчин сайд нь бол тэр хэрэгжүүлэх ажил дээр нэлээ ажил хийх ёстой л доо. Тэгээд завсараас нь дуудаж байгааг нь ерөөсөө ойлгохгүй болчиход байгаа маа. Тэр би яг асуу гэжсэн бол сая нэгдүгээр асуучихлаа. За нөгөө талаас бол энэ манай гадаад хэргийн сайд пүрүсрэн болсноос хойш гадаад харилцааг самарж шít. Хичнээн олон хүнийг дураар нь ингээд ажил төрлөөс нь бөөмбөөнөр нь өөрчлөөд гадаад харилцаа төрийн ажил гэдэг чинь залгамж халаатай байх хэвээр. Дэндүү самарж байгаа юм биш үү? Яг өнөөдөр гадаад харилцааны асуудлыг зүгээр телевизээр хараад байгаа гоёмсог нөгөө хошгруулна гэдэг шиг их чамин нөгөө косметик талаас нь харуулж байгаа болохоос яг үнэхээр харилцаа мундаг байгаа юм. Тэгээ ярьсан хэлсэн зүйлүүд ямар хөө байгаа гэдэг нь бол ерөөсөө туйлын хариуцлагагүй харагдаад байгаа юм аа. Тэгэхээр Оросын улманы улсын явж байгаа элчин сайдаас би хэд хэдэн зүйлийг асуухгүй бол бодвол судалсан байх гэж бодож байгаа. Нэгдүгээр Путин ерөнхийлөгчийг ирэх үед бол талын зам 5 шугам гэж яриад байдаг. Хятадын засгийн газрын комисс, Оросын засгийн газрын комисс дээр талын зам гэдэг үг бол одоо Путингийн амнаас ч гардаг болсон, Ши Жинпин даргын амнаас ч гардаг болсон. Яг энэ асуудлаар одоо энэ 2 жилийн өмнөөс хийсэн юм байна. Яг талын замаар ямар ажил эхэлчих вэ? Португал тусгасан асуудлаар яг хийж байгаа юм байна уу? Энэ чиглэлээр судалгаа хийсэн байна уу? Дэлгэрмаа сайдад энэ тал дээр анхаарч өгөөч. За хоёрд нь бол энэ төвийг сахих бодлого гэж сүүлийн үед яригадаад байна. Пүрүсрэн сайдаас асуумаар байна. Энэ төвийг сахих бодлого чинь хоёр хөршийн хувьд ялангуяа Оросын холбооны улсад явж байгаа элчин сайдын хувьд энэ төвийг сахих бодлогыг чинь Оросын холбооны талаас Оросын холбооны одоо гадаад хэргийн удирдлагууд ямархуу төвшөнд энийг хүлээж авч байгаа юм. Энд чиглэлээр одоо цаашдаа Дэлгэрмаа сайд томилогдох баг. Тэгээ энэ яг төвийг сахих бодлогоор хоёр хөрштэй явах бодлогоор ямархуу судалгаа хийж байна гэж. За гуравт нь бол энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллага гэдэг ялангуяа энэ дээр Шанхай хамтын ажиллагаа хэрэг хятад шиг ойлгодог. Яг Шанхай хамтын ажиллагааны байгууллагаар бол хоёр хөрштэй маш чухал харьцах ёстой. Тэгээ Шанхай хамтын ажиллагааны байгууллагаар бид ч одоо 10 гаруй жил ажиглагч гэдэг онигонд ороод байгаа байхгүй. Эсвэл ингээ мөнхийн ажиглагч байж болохгүй л те. Гишүүн болох юм уу эсвэл ажиглагчаас нь татгалан ингээл ажиглагчаар яваад байгаа юм. Энэ дээр ямар байр суурь илэрхийлэх юм бэ? За дараагийн нэг асуудал нь эгийн голын цахилгаан станц, шүрэнгийн цахилгаан станцын асуудал нэлээд яригддаг. Энэ чиглэлээр судалгаа хийж одоо эгийн голын цахилгаан станц, шүрэнгийн цахилгаан станцын чиглэлээр одоо ямархуу бодлоготой байгаа вэ? За дараагийн нэг асуудал нь Оросын холбооны улсын хөрөнгө оруулалтын банк гэж байгаа л да. Хөрөнгө оруулалтын банкн дээр одоо цаашдаа яаж ажиллах вэ? За Оросын холбооны улстай харьцах ялангуяа эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлд бид зогссон шүү дээ. Одоо ерөөсөө манай гол одоо харилцаа бол Хятадтай явагдаад байгаа. Яг эдийн засаг хөрөнгө оруулалтын чиглэлээр Оросын холбооны улсаас яаж татах вэ? Тэр 5 замаа яаж татах вэ? Нефтийн хоолойгоо яах вэ? Төмөр замаа яах вэ? Авто замаа яах вэ? Газын хоолойгоо яах вэ? Гэсэн энэ чиглэлээр одоо Оросын холбооны улстай одоо яг одоо ямар бодлого барьж ямар чиглэл авч явж байгаа, ямар одоо төлөвлөгөөтэй байгаа вэ гэдгийг